та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Recycle багийн ахлагч Бүжин Лон байна. Манай гишүүд болох сайн жаргал. За бид хэд бол хог хаягдлын менежмент гэдэг сэдвийг сонгосон. Бидний өрөө үг болохоор бүтээн байгуулалтаараа урагшилж соёлоороо манлайлъя гэсэн сэдвээр ерөнхийдөө явсан. За бид хэдийн яагаад хог хаягдлыг сонгосон бэ гэх юм бол манай Хамбогд суманд энэ зүйлэл яг бид хэдэд үнэхээр ингээд хог ихээр төвлөрдөг байршлууд нэмэгдэж байгаа. Сурагчдын дуу хог ангилах мэдлэгийн дутмаг, англи ялгах тооцоол болон сургуулийн орчинд бүрэн нэвтрээгүй. Иймээс хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготойгоор ерөнхийдөө энэхүү төслийг бидэд сонгосон байгаа. Яг бодит хэрэгцээ үсээд байгаа болохоор яг энийг л одооноос бид хэд засахгүй бол болохгүй гэсэн шийдвэрийг гаргаад яг бөөнөрөө ярьж яагаад иш орё гэд ярьжсэн шийдлээ сонгосон. Бидэд яг 3 үндсэн зорилгыг давсан. Зорилгоодыг ерөнхийдөө ашигласан гэх юм уу. Нэгдүгээр гэх юм бол хог хаягдлыг дахин ашиглах санаачлалыг дэмжих, орчны болон нөхцөлийн судалгаа хийх. Орчны нөхцөлийн судалгаа гэдэг маань Хамбогдыгаа бүхэлдэн судлах. Одоо жишээ нь яг ингээд бүсчилж авсан юм л да. Яг ингээд одоо энэ шин 5 давхрын энэ хавийг 4-р бүс ч юм уу өөрийнхөө сургуулийн 3-р бүс, 1-р сургуулийг 1-р бүс, тэгээд төв талбай хэсгийг 3-р бүс гэх мэтлээ. Яг хог хаягдл хаана ерөнхийдөө төвлөрч байна. Яг хогийн сав байсан ч гэсэн хүүхдүүд тэндээ хайж гин үү, хаяхгүй байна уу гэх мэтчлээ. Тиймэрхүү судалгаа, хогийн савны тоо хэд байдаг гэх мэтчлээ. Тэгээ хоёрдугаар гэх юм бол хог хаягдлыг ялгаж ангилан хаях загвар боловсруулах. За энэ маань одоо дараагийнхын үеийн дээр гарна. Тэгээ иргэд болон сурагчдад зориулсан хог хаягдлын менежмент сэдвт сургалт орох. Бид эдийн яг төслийн маань гол үндсэн барьж явсан зүйл маань сургалт, хүмүүсийн мэдлэгийг дэвшлүүлэх, энэ зүйл одоо л хийхгүй бол болохгүй гэх мэтчлэнгээр яг Хамбогд сумуудынхаа иргэдийнхаа юм дуу хоолой болж өгөх хэрэгээр гол зүйлээ сонгосон. Яг төслийн маань зорилгожуул гэх юм бол за хэрэгжүүлсэн үе шат маань нэгдүгээр нөхцөлийн судалгаа, саяны авчилсан 4 бүсчлэлээр ерөнхийдөө яг бид 2-7 хоногт л яг хийж амжсан л да. Бусд өдрүүдээр ингээд цагаан сарын юм уу гэд ерөөдөө арай хийж амжаагүй 2-7 хоногт хийхэд бол хог хаягдл маань маш их нэмэгдэж байсан. Яг нэг газар бол байсан. Гэхдээ нэг тийм. За тийм материал бэлдэх үйл явц одоо бид эдийн гаргасан материал дараа нь гарах баха. Тэгээд загвараа боловсруулсан. Тэгээд сургууль сурталчилгаа бол хүүхдүүдэд хамгийн сүүлд иймэрхүү зүйл яг ийм газар байна гэмтчлэнгээр сургууль сурталчилгаа явуулсан. За энэ бол бид яг өөрсдийн гараар Хамбогд сумандаа гэх юм бол арайгүй яг сургууль дээр хэрэгжүүлж байгаа хүүхдүүдэд яг энэ зүйлийг л бид ингээд сургууль дээр хэрэгжүүлчих юм бол сум маань ч гэсэн иймэрхүү гоё болно гэмтчлэнгээр энэ зүйл очиж үзүүлж. Бид яг нэг л үзүүлэнгийн юу авчирсан болохоор яг сургууль дээрээ бид яг иймэрхүү зүйлсийг хийх хэрэгтэй. Цаасан хайрцаг байлаа гэхэд ерөнхийдөө ямар нэгэн зүйлийн овор хэмжээг багасгах юм бол 10 ширхэг цаасан хайрцаг хүмүүсийн ор тавилаа л да. Дараа нь бүгдийг нь эвхэж үзээд энэ хоёрын харьцуултыг харах юм бол энэ нь илүү их овортой, нөгөөх нь илүү бага овортой гэх мэтчлээ. Хог хаягдлыг хүртэл ингэж эмх зэгцтэй хаяхгүй бол дараагийн үйл ажиллагаа нь хүртэл болдгоо гэх мэтчлэнгээр яг юм Японы жишгийг бид хэд маш авсан. Япон бол үнэхээр ийм дахин боловсруулалтаараа алдартай. Япон, Герман гэх мэтчлэн улсууд яг Японы гэх юм бол ундааныхаа савны дутагдлыг хүртэл зайлж агаад доторхыг асгаад тэгээ дахин боловсруулахдаа доторхыг агаарын шахаж зайг нь жижигхэн болгоод тэгэж хайдаг гэх мэтлэн жишээний. Яг үнэнгээ ингээд доторх зайг нь бас л хөөд байгаа юм л та. 10 ширхэг тиймэрхүү цаас том ундааны савнууд тавилаа. Бүгдийг шахаж доторх зайг нь гаргаад ишээ тавихад харьцангуй жижиг зай орон зай эзлэнэ гэх мэтчлээ. Яг тиймэрхүү зүйлийг харгалгаа яг сургууль дээр хэрэгжүүлж болох. Хүүхдүүдэд яг манай суманд хэрэгжиж болохоор зүйлийг ингэж бэлдэж гаргасан. Энэ бол хүүхдүүдэд орсон яг нөгөө PPT маань байгаа л да. Ингээ ах эгч нь яг энэ зургийг харах юм бол юу хийж байгаа юм шиг байна. Та яг сургууль дээр юу хэрэгтэй ингээ юу тулгамж байгаа юм шиг байна гэх мэтчлэнгээр тэгмүүдээ соёл систем төгс хослол соёлтой иргэн бэжиж системийг гаргаад ирэх юм бол төгс хослол болгоод энэ үйл ажиллагаа маань явна гэх мэтлээ. Одоо ингээ зорилгоо хүүхдүүд маань мэдээч хэрэг анхаар төвлөрөлт муу зарим нэгэн юм зураг юм хүснэгт гэх мэт тиймэрхүү зүйлүүдийг оруулах юм бол ойлгохгүй шүү дээ. Яг 1-5 дугаар ангийнх маань гэх юм бол яг иймэрхүү зураг мэдээллүүдийг харуулад хүүхдүүдийг яг ийм шүү гэх мэтлээ. Яг одоогийн нөхцөл байдлыг харуулах юм бол манай Хамбогд сум ингээд ялгаа ангилах зүйл байсан гэсэн иргэд маань энийг огт ялгаа ангилдаггүй. Ялгаа ангилдаг байж бид цаашаа хөгжинэ гэж хэлсэн. Тэгээд ойдлого ах эгч нар бид ийм гоё талбай байж өгсөн гэсэн наадталт нь юу байна гэх мэтлээ. Энд чинь хог байгаа хогийн савын мөн билүү гэх мэтлээ. Тэгээд ерөнхийдөө хогийн цэгийн маань зургийг хүүхдүүдэд харуулаад яг энэ хүү зургийг та яг иймэрхүү зүйл байна уу тэнгуүт Японы жишгийн бас нэг зургийг харуулсан юм л да. Яг иймэрхүү үйлдвэрийг бариад иймэрхүү зүйлсийг хийгээд хаях юм бол та дэд илүү ирээдүйтэй юу гэх мэтчлэнгээр
Тэгээ баримтыг оруулсан хүүхдүүдээ шил лааз гэхэд хэдүүлээ хүн дунджаар 100 насалдаг. За хүн дунджаар 80 насалдаг бол шил лааз маань 1000 жил амьдарч байгаа. Хэдүүлээ өөр хүүхдүүдтэй гэхэд энэ шил лаазыг юу агаад 1000 жилийн дараа өөний бид хэдий үлдээж байгаа хог хаягдл гэх мэтчлээ. Энийг захуу нэг бол дахин барьсан үйлдвэрээ хэдүүлээ заагаад яг энэ хог хаягдлыг ингээд дахин ангилах боломжтой шүү гэд амьдрах уу гэх мэтчлээ. Иймэрхүү яг юм төлөв залхаар өгнүүдийг хэлээд явсан. За энэ маань бид яг ингээд сургалт орж байгаа үйл явц. PT байсан ч явах. Ингээд яа таам тий зарим басаад байна тий. Тий. Хүүхдүүдээр яг юм өөрсдийг нь оролцуулсан гэх юм уу 10 яг юм материалуудыг цуглуулж мөглүүлээд ундааны лааз ялаа гэхэд ингээ 10-ыг авчраа хүүхдүүдээ уузвлаа. Нэг ингээд тэдийг авчирна. Цаасан ярьцгийг яг өөрсдийнх нь нүдээр тавиад өөрсдөр нь баг болгоод хэлэх жишээний тиймэрхүү зүйлсүүдийг хийсэн. Энийг явах нь бол ямахгүй. Явахгүй хаа. Яг. Өөр бол PowerPoint-ээр PT явуулсан. яг уу сайн утсан дээр ч юм байгаа тий. Дуучин тавьж. Яг бид ийм хүүхдүүд сургалт орж явах үйл явц маань гэх юм уу? Яг эхний ээлжинд бол 1-ээс 6 дугаар ангидаа хийж амжсан. Ахлах ангид дээр амжаагүй. Бага тусмаа. Тийм, бага тусмаа үр дүнтэй. Яг нэг сайн нөгөө баг маань бас хэлсэн л дээ. Бага хүүхдүүд маань ингээд цаашдаа аав ээжтэй ингээд очиж шулган дээ штэ. Өө би өнөөдөр юм хийсэн гэх мэтчлээ. Яг нэг тиймэрхүү зүйлсийг хэлдэг болохоор яг хөвчлэн бага ангийнх нараа хийчих юм бол арай л үр дүнтэй байх юм байна гэж сонгоод. Яг 1-ээс 5 дугаар ангийг бол бүгдийг нь дуусгасан. 6 руу ороод тэгээд бид хэд яг цагаан сар. Цагаан сар гэсэн. Харин Нэг сар окей. харин Цагаан сар хог эдл бол нэг үсэн. амар ус. Ямар ч сан цагаан сараар орчиж хогийн сэгүүдээ бас нэг хальт үзсэн юм а. Зургийн дараагүй зүгээр нөө айл хэсэгтээ ингээд найзуудынхаараа орохдоо үздэг штэ. Яг тиймэрхүү газруудыгаа очиод үзэх юм бол бүр амар нэмэгдсэн. Харин энэ том дэлгэцээр яриад манай сургууль маань 900 гаруй сурагчтай тэнцэнээс яг 512 хүүхдэд орсон. Бидэд яг нөө саяны материал байгаа шүү дээ. Эднээсээ хүүхэд болгон тараагаад гэртээ очиж үзүүлээрээ энийг аав ээждээ очиж үзүүлээрээ энэ маань ингэдэг шүү гэд. Тэгээ одоо яг ингээд нөгөө нэг сургууль орсон хүүхдүүд маань намайг таниал бид дөрвийг таниал өө агаа энэ бид тэгдэг одоо энэ ундааны савыг ингэдэг гэж амар юм ундааны плаз барьж ирсэн таны хийж байгаа зүйлийг бидэд яг хийж байгаа юм гэдэг. Яг нэг тиймэрхүү хөрхөн үйлдэлүүд бол зөндөө гарсан. Одоо гоё технологи бол өөртөө очив. Харин тийм. Одоо тэр цаашдаа юмнууд та. Андаа нөгөө нэг юу юм бэ? Ярилцлага нь тий. Үр дүн юм шиг. Тэгтээ сая ингэ бас ингэж гიშгэлээ. Нэг бичлэг гэж. Уул нь хинт. Энэ наад бичлэг. Энэ нь бол яг уу. За. Тэгээ бид хэдийн үр дүн гэх юм бол сурагчдын хог ангилах мэдлэг маань нэмэгдсэн. 1-ээс 6 дугаар ангийн 550 хүүхдэд орсон юм байна. 550 хүүхдэд сургуульд орж 1150 материалыг бол амжилттайгаар хүргэсэн. Тэгээ сургуулийн орчинд хог ангилах дадал боддоор хөвшиж эхэлсэн хүүхдүүд маань ядаад хог маань ингээд англиар савгүй байлаа ч гэсэн ингээд газар хөвч байгаа хогийг жишээлбэл аваад хэлчихлээ. Одоо удахгүй бидэд яг юм хог англи ялах сав мав гэх бичлэн зүйлсийг захиралтайгаа яаж орох гээд ерөөхдөө дараагийн юмнуудыг хийх гээд байж байгаа. Тэгээ сурагчид бидэд яг өөрсдөө юу сурсан байх юм бол хүүхдүүдтэй ингээд харьцаад ихтгэл тавьж сурсан, арай чөлөөтэй илэрхийлдэг болсон. Эдний насны хүүхдүүдэд яг иймэрхүү сургалтыг орох хэрэгтэй. Арай дээшлэх юм бол бидэд ийм дараагийнх нь ийм агсан төвчний зүйлсүүдийг орох хэрэгтэй. Хүүхдүүд бүр ингээд 1-р ангийн хүүхдийн ямиг 5-р ангийнханд орж болохгүй гэх мэтчлээ. Энэ тиймэрхүү байдлаар тэгээд одоо энэ үйл явдал маань гэх юм бол хог англиан ялгах загварыг сургуулийн орчинд нэвтрэх боломжийг бүрдсэн баггүй. Яг хүүхдүүдтэй ийм мэдээллийн тараацсан бахад хүүхдүүд маань тэрийг ингээд ялгаа англиал байна. Яг тиймэрхүү зүйлсүүдийг мэдхгүй огт хэлэхгүйгээр зүгээр ийшээ хий гэд хайчих юм бол ерөнхийдөө бас мэдэхгүй шүү дээ тий. Энэ бол нөгөө саяны хүүхдүүд маань үр дүнгээр дараа нь авсан ярилцлага. Эхний 7 хоногийнхоо дараа 7 хоногт. Тэгээ манай төслийн онцлог давуу тал маань гэх юм бол одоо жишээ энэ сархан бол сурагчид маань өөрсдөө хийсэн судалгаа сургалт маань хосолсон бодит далдлыг үүсгэсэн. Тэгээд одоо яг бид эдийн тулгарсан бэрхшээл гэх юм бол хог ангилах савддаг яг
2 дугаар ангийнханд орж исэн баха. Тэгэхэд яг хүүхэд ахаа ихчээ яг иймэрхүү сургалтыг орж байгаадаа хогийн сав нь байхгүй штэ гэж шууд хэлсэн. Тэгэхээр бас одоо иймэрхүү зүйлсүүдийг бид хэд хийн. Одоо бид хэд хийхгүй бол яг болохгүй юм байна гэдэг зүйлийг ерөнхийдөө амар энэ зүйлээс мэдсэн л дээ. Тэгээ хугацаа гэх юм бол яг 2-7 хоногийн хугацаанд бид хэд амар шуурхай юмнуудаа эхлүүлсэн. Яг яваад тэгэд нөгөө цагаан сар манд хөрөдсөн болохоор гэр бүлдээ ингээд туслах хэрэгтэй байсан болохоор бид том болсон. Тэгээд бууз мууза хийх мэтчлэн гэр орон цэвэрлэх гээл жоохон хугацааны асуудал юм байсан. Тэгээ үзүүлэн гээ олдоц байсан. Бид ингээд цаасан хайрцаг болон ундааны савнуудаа энэ тэмдээс лаз мазнуудаа цуглуулах гэж ерөнхийдөө яг гуанзнаас гуйдаг, энтлийн юмнуудаас гуйдаг, хүүхдүүдэд үзүүлэх гэсэн юм аа гэдэг дэлгүүрээс гуйдаг. Хүүхдүүд маань яг ингээд орох үзүүлэнгээ маань олдоц маань муу байсан. Яг иймэрхүү үндсэн 3 бэрхшээл бол бидэд бүр байнга тулгарсан л да. Яг нэг ангид орох гэхээр тэр цавнууд ингээ бүгдээр муухай болсон байдаг. Муухай сэлсэн савнуудыг хүүхдүүд үзүүлэх боломжгүй гэмтчлээ. За энэ дүгнэлт бол бараг би саярчлаа дөө. За тэгээ бидэд одоо ингээ цаашид ч гэсэн энэ төслөө ерөөдөө хэрэгжүүлнэ гэж шийдсэн байгаа. Тэгээ дунд бол ахлах ангийнхаа хүүхдүүдэд яг бүрэн орно. Илүү эсхэмжилсэн, илүү зорилготойгоор яг иймэрхүү зүйлсийг бидэд хийхгүй бол болохгүй гэх мэтчлэн цогц шийдлүүдийг ингэж тавиад тэмээгүү сургалтыг оргон. Мэдээж эргэн хяналтыг тавихгүй бол энэ зүйл манайх хэрэгжихгүй байнга өдөр тутамдаа ч юм уу 14 ерөнхийдөө бол арай өдөр тутамдаа жидгүй ч гэсэн 14 хоногт нэг удаа нэг ангийг очиж үзээд нөгөө ангиудыгаа ч гэсэн очиж үзээд иймэрхүү байдлаар үзээд их юм бол нөгөө хүүхдүүд маань ч гэсэн хогийн савндаа хайж гин үү энийг ингэж гин үү гэх мэтчлэн одоо яг энэ хүснэгтэр яг эргэн хяналтыг тавина гэж бодож байгаа. Тэгээд 7 хоногт 2 контент яг контентийг сонгосон бэ гэх юм бол манайгийн сайнаа контентэнд айгуу сайн. Тэгээд нэгнийхээ ч гэсэн боловсролыг байх гад. Тэгээд хүүхдүүд маань хүүхд болгонд утас байдаг шүү дээ. Яг тиймэрхүү байдлаар контент үзэх юм бол илүү ойлгох хаа гэх маягтайгаар. Тэгээд сургуулийнхаа хогийн савыг ямар ч гэсэн илүү их болгоно. Яг цаас хуванцаар юу гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү байдлаар. Тэгээд хамгийн газар төслөө танилцуулна. Бидэд яг юм сургууль дээр л хэрэгжүүлэхгүйгээр өөр газрууд ч гэсэн иймэрхүү сургалтуудаа орох юм бол яг хогийн савын байршуулж байгаа тэр хүмүүс сургуульд орсон байгаад ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа. Тэгээд дараагийн шатны байгууллагуудаа ямарчсан ингээд сургалт авна. Тэгээд багаас эхлээд хийг өөрчлөлөөл. За баярлалаа.